За бүгдээрээ юу яцхан шинэ бичлэгтэй тавтай мэрэл мэдж байгаа маш удаан бичлэг хийгээгүй. Тэгтээ ямар бичлэгээр эргэж ирж байгааг бүгдээрээ харж байгаа л гэдэг те. Өнөөдрийн бичлэгээр та бүхэн нэгэн сонирхолтой зүйлийн талаар ярьж хөр бэлдсэн байгаа. Netflix-ийн алдарт сурал алуурчин Джеффри Дамрын тухай амьдралаас хэдвсэн киног үзээгүй хүн бараг байхгүй бах тийм үү. Ер нь алуурчдын амьдралаас хэдвсэн кино контентууд болон тэдгээрийн алхааг хэрхэн үйлдэж байгааг илүүчгүй дотоодчгүй танилцуулж өгдөг подкастууд үзэг гэвэл ер нь зөндөө байдаг тийм үү. Джеффри Дамер, Тед Бенди, Дэвид Берковиц, Эд Кембер, Кеннет Бианки. Эдгээр нь ер нь бол түүхэнд бичигдэж үлдсэн хамгийн харгас хэрцгий аимшигтай алуурчдын нэрс. Тэдний зарим нэг аллагын хэргийн тухай сонсвол та нар хүн гэдэг амтнаас ер нь яаж ийм зүйл гардаг байна л гэж бодох байх. Гэхдээ өнөөдөр эдгээр аллагуудын тухай ярихгүй харин оронд нь та нарт нэг асуултыг үлдээе. Мангас төрдгөө эсвэл бүтээгддэггүй? Хүүхэд насндаа амсан айдас сэтгүүр бие махбодын өвдөлт тэдний цаашдын ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлдөг бол? Та нар яг үдэ нүдэн анаад хүүхэд байхдаа сонсч байсан ээж аавынхаа хэрүүлийг төсөөлдөө. Тухайн үед мэдрэгдэж байсан тухгүй мэдрэмж одоо төрж гинөө. 1963 онд Джон Макдоналд болон түүний хамтрагчид Америк ТV-г тэр жигтэн айдас татуулж байсан Тед Банди, Джеффри Дамер болон Дэвид Берковиц тэргүүтээ цуврал алуурчдад нэгэн маш сонирхолтой судалгаа хийж Америкийн сэтгэл судлалын сэтгүүлд хэвлүүлжээ. Судалгааны үр дүнд алуурчид бүгд хүүхэд наснда эцэг их үе тэнгийнхэндээ дээрлэхүүл зодуулах, үг хэлээр доромжлуулж хараалгуулах, бэлгийн хүчирхийлэл болон үл хайхрах хүчирхийлэл өртөж байсан хэмээн дурджээ. Мөн ихэнх гэнт хэрэгтнүүд элэг бүтэн гэр бүл өсөөгүй ба эцэгхийн хайр халамж гэж юу болохыг мэдээгүй өссөн байдаг. Жишээ дурдвал Америкийн цуврал алуурчин Самуэль Лидл. Тэрээр 30 жилийн хугацаанд 93 эмэгтэй хэрцгийгээр хүчирхийлж хөнөөсөн бөгөөд энэ 30 жилд Америк улсад зүгээр л айдас ноёлж байжээ. Түүний бага насыг дурдвал ээж Бесси Лидл биеийн өлөгч байсан бөгөөд Самуэлийг 16 наснда шоронд байхдаа төрүүлж бяцхан Самуэль эмээ дээрээ өссөн. Гэвч эмээ түүнийг өдөр бүр зодож үгийн муугар хилдэг байсан. Хэдийгээр ээж нь шоронгоос судлагдаж хүү дээрээ ирсэн ч гэсэн хүүгийн нүдэн дээр танихгүй эрсдэй бэлгийн харьцаанд ордог байсан нь хүүг эмэгтэй хүнийг үзэн ядаж жигшгэд хүргэсэн. Цаашлаад эмэгтэйчүүдийг онилж зэрлэхээр хөнөөх сэтлийг өгсөн байх хэмээн сэтгэл судлаачид үздэг. Түүнчлэн эдгээр гэмт хэрэгтнүүдэд төсөөдөө 3 хүүхэд насны төрөх үйл байсан нь галтан шатаах, өөрөөсөө жижиг амьтдыг тамлах, түүнээсээ аз жаргал мэдрэх, мөн 5-аас дээш насндаа орондоо шийх байсан байв. Үүнийг Макдоналдын гурвал гэж нэрлэдэг буюу нэг ясандаа аимшигт хэрцгий алуурчдад заавал байдаг 3 шинж гэсэн үг. Эдгээрийг баг зэрэг дэлгэрүүлж ярил л да. Орондоо шийх үйлдэл нь том болсон ч гэсэн тавтагдаад байх юм бол энэ алуурчдын шинж тэмдэг гэсэн үг тийм үү? Тэгвэл Макдоналдын хуулиар бол хүүхэд орондоо шийх үед стресс болон ичгүүрийн мэдрэмжийг нэгэн зэрэг мэдэрдэг байна. Дангас ичгүүрийн мэдрэмжийг авахаас гадна тэдэнд ямар нэгэн зүйл болохгүй байгаа гэсэн мэдрэмж давхар аван цаашлаад энэ өөрийгөө үзий ятгахад хүргэдэг. Дараагийнх нь буюу аливаа зүйлийг галдан шатаах нь нэр нь тэмж таатай зүйл бол биш шүү дээ. Ихэнх хүүхдүүд галнаас айх шинж тэмдэгтэй байдаг. Харин галыг ямар нэгэн байдлаар зэвсэг эсвэл устгалын шинж тэмдэгтэй зүйлээр ашиглаад эхэлвэл энэ ямар нэг асуудалтай байна л гэсэн үг. Макдоналдын хуулиар бол томчуудаас авсан хүчирхийллийн болоод ямар нэгэн дарамтыг гал ашиглаж буюу тэдний өдөрт чадахгүй зүйлээр өөрийн төрөмгийллийг гаргаж ирдэг гэсэн байдаг. Ийм маягаар өөрийн сул дорой байдлаа нууж таашаал аваад байна гэсэн үг. Амьтанд хайргүй хүн гэж орог байхгүй бах тийм үү? За хайргүй маа гэхэд дургүй хүн бол байж болно. Гэхдээ амьтныг тамлан зовоогоод тэрнээсээ таашаал аваад байна гэдэг Макдоналдын хуулиар бол бас л алуурчны шинж тэмдэг гэсэн үг. Эднэрийг та нар хараад ах юм бол ямар нэгэн зүйлийн үе шачиг харагдаж байгаа биз. Тэгэхэд орондоо шийх буюу өөрийгөө буруутай мэдрэмж байнга авах. Дараа нь тэр байдлаасаа гарах арга замаар сүйтгэлийн шинжтэй зүйл байнга хийх. Тэгэхэд өөрөөсөө доор амьтдыг дээрлэхэж тэрнээсээ таашаал авах. Мөн дээрэс нь хүүхэд наснд илэрсэн эдгээр 3 төрх үйлийг Макдоналдын багийнхан алдарт сэтгэл судлаач, сэтгцэн эмч Зигмунд Фройдын хүүхэд насны сэтгэл бэлгийн хөгжлийн онцлогтой холбосон байдаг. Фройдын онолоор бол хүний бэлгийн хөгжил нь хэд хэдэн нарийн төвхтэй үе шатыг дайран бүрэлдэн бий болдог ба аль шатандаа саацнаас үүдэн ирээдүйн сэтгэл зүйн төрөхөд өөрчлөлт ордог хэмээжээ. Галтан шатаах үйлдэл нь эр хүний хүч чадлын дээд хэмжүүр гэж ухамсарт бусаар итгэж гал гаргаснаар өөрийгөө хүчрэг нэгэн гэж мэдрэх. Шөнө орондоо шийх нь бэлгийн харилцааны үеийн дур ханалттай ижил мэдрэмж өгдөг тул ухамсарт бусаар байн орондоо шийх. Харин өөрөөсөө жижиг амьтдыг тамлах нь садист зан төрхийг бүрэлдэж байгаагаар тайлбарлсан байдаг. Элэг бүтэн гэр бүл даас жаргалтайгаар өсөх, эсвэл хүчирхийллээр дүүрэн гэрээсээ гараад үе тэнгийнхэнээ дээрлэхүүлж гоолчлуулж өсөх. Энэ хоёрын яг хаана нь гэмт хэрэгтэн бий болох вэ? Хүүхэд наснда мэдэрсэн биеийн өвдөлт сайн мууг ялгаж сураагүй байхдаа авсан айдас төгшөөр. Хайрл хэрэгтэй байх үед үл хайхарсан аав ээж магасыг бүтээгээд байгаа юм биш үү? Тэгэхээр энэ хүрээд бичлэг өндөрлж байна. Царайгаа гаргасан бичлэг анхудаага хийлээ. Тийм ч амар зүйл бас биш байд юм байна. Гэхдээ иймэрхүү бичлэгүүд цаашдаа тогтмол ороод явна. Харин та нар саба дараад, лайка дараад, гоё комент үлдээгээд хүлээгээд байж хараа заа юу. Дараагийн бичлэг хүртэл түр бай.